За өнөөдөр Америкийн нэгдсэн улсын хөгжлийн агентлаг дэлхийн зүүн олон улсын байгууллагаас гамшигт төсвөртэй орон нутаг төслийн зүгээс тоног төхөөрөмж хөдөлгөж өгөх үйл ажиллагаа боллоо. За энэхүү гамшигт төсвөртэй орон нутаг төсөл маань Дундгой аймгийн 3 суманд хэрэгжиж байгаа. За түүний нэг бол Дэрэн суманд хэрэгжиж байна. За Дэрэн суманд хэрэгжиж байгаа төсөл маань юугаараа онцлогтой юм бэ гэхээр малчин 8 гэр бүл буюу 10 иргэн маань бүлэг болоод 10 га талбай дээр одоо газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэн. За газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэхдээ ногоон одоо тэжээл obvious-ыг одоо бүлэг болж одоо өөртөө тарих юм одоо төсөл байгаамаа. За энэхүү төслийг дэлхийн зүүн олон улсын байгууллагаас буцалтгүйгээр одоо хэрэгжүүлж байгаа. За газар тариалангийн 51 сая төгрөгийн иж бүрэн төхөөрөмжийг гардуулж өглөө. За манай бүлгийн гишүүд маань одоо сая энэ хаврын тариалтаа хийгээд үндсэндээ дуусч байна. За 10 га талбай дээр 4.5 тонн тэжээлийг одоо суулгаад бэлдсэн байна. За мөн туслалтынхаа системийг суйрлуулад явж байна. Төслийн зүгээс 5 га талбайд одоо услалтын системийг суйрлуулж байгаа. За мөн 4.5 тонн тэжээлийг бас өгсөн байгаа. За манай иргэд маань одоо өнөөдөр өөрсдөө яг талбай дээр ажиллаад одоо усжуулалтынхаа системийг суулгаад одоо явж байна. За энэхүү төсөл маань одоо хэрэгжснээр малчин өрхүүд маань өөрсдөө одоо энэ тэжээлийн ургамлыг тариалаад за намар одоо тэжээлээ хурааж аваад малдаа хэрэглээд явахд бүрэн боломжтой гэж одоо бид бүхэн зүгээс үзэж байгаа. Дэрэн сумд хэрэгжүүлж байгаа малчтын бүлгийг малын тэжээлийн ургамал тариалах бичил төслийн за хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжүүд маань ирээд бид нэг төлөөлөж өгч байна. За энэхүү төслийг бол Дундгой аймгийн засаг даргын тамгын газар, хүнс хөдөө аж ахуйн газар, Дэрэн сумын засаг даргын тамгын газрууд хамтран зохион байгуулж байгаа. Дэрэн сумд маань 10 малчтаас бүрдсэн бүлэг зохион байгуулагдаад за энэхүү төслийг хэрэгжүүлэгчээр бол ажиллана. За эхний ээлжинд бол бид нэр өрөө хүлээж аваад газраа халаад үргэлжлэгээ бол хийсэн байна. За өнөөдөр бол яг төсөл дээр цаашлаа ашиглагдах за газар тариалангийн тоног төхөөрөмжүүд маань ирээд хүлээлгэж өгч байна. За нийт бол 51 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгч байгаа. За үүнд бол багаарын трактор, за өвс пресслэгч, үр, за услагааны систем гэх мэт мөн гар багжууд бол орсон байгаа. Малчтын бүлгийг бол арга зүгээр чиглүүлэх тал дээр бол аймгийн хөдөө аж ахуйн мэргэжилтэн болон сумдын хөдөө аж ахуйн мэргэжилт хамтарч ажиллаж байгаа. За Монголын зам Монгол олон улсын байгууллагын зөвлөх бол арга зүйн зөвлөгөө өгч байгаа. За энэхүү төслийн хэрэгжснээр бол орон нутгийн малчт маань бол малын тэжээлийн урмаар тариалахын мэдлэг чадвартай болсон бай. За мөн өөртөө мэдс сурсан зүйлээ цаашаа ингээд орон нутгийнхаа хүмүүст төвөнд дэлгэрүүлснээр ингээд илүү өргөөр ингээд илүү үр дүн гарна гэж харж байгаа. За энэхүү тариалт явуулж байгаа талбай бол өмнө нь тэжээлийн ургамал тариалж ийсэн орон нутгийн өмчт үйлдвэрийн газрын одоо туршилтын үйлчилгээ хийжсэн ийм газар байгаа. Бид нэр энэ газраа төвшиглээд одоо дэлхийн зөнгийн гамшигт төсвөртэй орон нутаг төслийг сумдаа хэрэгжүүлэхээр ингээд ажиллаж байгаа. Энэхүү 10 гагийн ойролцоо бол маш элбэг ус байдаг. Үүнийг төвшиглээд бол энэхүү туршилтын ургас тариалах ажлыг одоо эхлүүлж байгаамаа. Энэ ажлыг бол манай сумда төдийгүй бараг аймагтаа анхдагч малчтыг бол бүлгийн зохион байгуулалтанд оруулж энэ тэжээлийн ургамал тариалах ажлыг бол ингээд эхэлж байгаамаа. Бидний одоо хамгийн хүрх үр дүн бол энэхүү төсөл бол 24 сарын хугацаатай. Тэгээд энэ жилийн хувьд бол анх удаа ингэж бүлгийн зохион байгуулалтанд орсноор тэжээлийн ургамлыг говийн нөхцөлд хэрхэн ургадыг харуулах цаашлаад энэ тэжээлийн ургамлыг бүх малчин өрхүүд тарих боломжийг судлах иймэрхүү бол анхан шатны ажил бол эхэлж байгаа дээр бол онцлогтой ажил болж байгаамаа. За сайн бацхан уу та бүхэндээ өнөөдрийн амгалан айлтгая. Гамшиг төсвөртэй орон нутаг төслийг орон нутагтаа хэрэгжүүлж байгаад маш их баяртай байгаа. Тэгээ малчин өрхүүд маань нэлээд ингээд бүлгэн болоод хамтарч ажиллаж байгаад бид бүгд баяртай байгаа. Тэгээд намар үр шимийг нь хүртэж бид бүгд одоо орон нутгийнхаа цаашдын ургамлынхаа гарцын төлөө сайхан ургас хүлээж авч туршлага судалж ингэж яаж байгаадаа баяртай байна. Тэгээд үр дүн төрхийг хичээж байна.